iStop хамтлагийн дуучин Коби буюу Чулуун Баяр, дуучин Игшиглэн буюу Болорт Уянаар хар тамхи мансууруулах бодис хууль бусаар олж авч тээвэрлэж явахт нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс илрүүлэн барьсан байна. Энэ талаар нийслэлийн цагдаагийн газраас мэдээлэл өгөхдөө Иргэн Ч, Иргэн Б-тэй хамтран хар тамхи мансууруулах бодис тээвэрлэж явахт нь барьсан мөн 38 настай Ч энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон хорих ялаар шийтгэж байгаад энэ оны 2 дугаар сард ялын хугацаанд дуусч суллагдсан талаар мэдээлж байсан юм а. 2018 оны 5 сарын 4-9 5 шилжигчүүн урд нь хар тамхи мансуур төрлийн бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдсон шүүхээс хорих ял шийдвүүлж байсан 38 настай Ч гэгчин 29 настай Б-тэй хамтран хар тамхи мансууруулах төрлийн бодисыг хууль бусаар олж авч тээвэрлэж байхад нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс дайчлан баривчилсан байна. Дээр хэрэгээс гадна хар тамхины төрлийн ургамал болох марихуаныг хууль бусаар гэртээ тарж ургуулсан 2 иргэнийг цагдаагийн байгууллага илрүүлэн баривчилжээ. Монгол Улсын иргэн 23 настай Б, 28 настай Т нарыг энэ сарын 22-ны өдөр Ханвал дүүргийн нутаг дэвсгэрт баривчилж гэрээс нь мансууруулах төрлийн их хэмжээний ургамал хураан авсан байна.